За миний нар дарагдж байгаа байшинг би та бүхэндээ танилцуулъя. За миний энэ барьсан энэ байшин болохоор эрчим хүчний 44% хэмнэлттэй ээж зэрэглэлийн амны орон сууц байгаа. За хүссэн газараа зөөвөрлөгддөг гэдгээр давуу талтай. Гэхдээ нэг л удаа зөөвөрлөгдөд суурин дээр бэхлэгдээд үл хөдлөлийн гэрчлэгээ гардаг гэдгээр онцлог. За тэгээд пассив агааржуулагчтай. За тэгээд иж бүрэн тавилгатай гэдгээр маш их давуу талтай. За хамгийн чухал нь гал түлэхгүй. За тэгээд гадаа гарч бие засахгүй. За дид бүтэц бохрыг бүрэн шийдсэн гэдгээр хамгийн чухал байгаа. За манай энэ байшин болохоор 36 м квадрат галтгоо тусдаа 2 өрөө байр шиг зохион байгуулалттай юм байшин байгаа. За манай байшингийн хамгийн том давуу тал нь одоо би энэ зогсож байна. Энд болохоор ингээд галтгоо нь хүн хоолоо хийж яхад энэгээр зүрх зайтайгаар бид нэр тооцоолсон. За тэгээд зочны өрөө нь болохоор 12.4 м квадрат. Энэ галтгооны хэсэг нь 5 м квадратаар бид нэр тооцож хийсэн байгаа. За тэгээд эндээ болохоор унтхны өрөө гэж тооцсон. Унтхны өрөө нь одоорч ашигласан болно. За хүсэх юм бол хүүхдийн өрөөгөөр ч ашигласан болно. За манай байшин баригдахдаа хамгийн эхлээд төмөр карказнаас баригдаж эхэлдэг байгаа. За төмөр карказны дараа гадна басаад тэгээд дотор заслын ажлууд хийгддэг. Ер нь голцоо мод профил төмөр зангидаад араас нь дулаалгын материал орж ирээд тэгээд дотор заслын ажлууд ер нь хийгдэж байгаа. За хамгийн чухал юм нь манай байшин чинь барилга архитектурын зургийн дагуу баригдсан. Ханийн зузаан нь 27.5 см. За хөрсөн дээр 29 см дулаалтай зузаантай тийм байшин байгаа. За манай энэ байшин 3 агааржуулагчтай. Хоёр нь галтгоо болон нойлын өрөөндөө гарах одоо бохир агаараа гадагшлуулах агааржуулагчтай. За нэг нь болохоор дулаан солилцууртай пассив агааржуулагч байх юм. За энэ хүү агааржуулагч нь болохоор гадна байгаа цэвэр агаарыг дотор оруулж ирэх тийм үүрэгтэй. Хамгийн гол нь 30 Цельс температурыг нэмэх цельстэй олгож орж дулааны алдагдал байхгүй болгодог. Тийм агааржуулагч байгаа. За тэгээд манайх ер нь цахилгаана бохироо цэвэр усны шугам бүгднийг далд явуулсан гэдгээрээ давуу талтай. Бас усны хэмнэлттэй ус агаарын холимог одоо онгоц урдны галт хэрэгэнд хийж өгдөг тийм нойл байгаамаа. За тэгээд энэний чи ард ахаад бохирын танк хийж байгаа. Бохирын танк нь болохоор 500 литрийн багтаамжтай өвлийн горомд ажилтдаг тийм танк байж байгаа шүү. За тэгээд манай энэ ариун цэврийн өрөөнд дэр болохоор угаалтуур, холигч, дээр нь толин, за тэгээд шилэн дүүш, усны нөөцийн сав гэдээ бүр коморо бүх юм нь энэ байшин маань багтсан байгаа. Манай байшингийн үнэ нь метр квадрат нь сая 670 мянга буюу 60 сая төгрөгийн үнэтэй байгаа. Яг энэ бичлэн дээр үзүүлж байгаа байшин. Ягаад манайх Монголдо амны орон сууц одоо тэгээ эрчим хүчний хэмнэлттэй амны орон сууцны доод үнийг тогтооцсон байгаамаа. Ягаад ийм хямдхан буюу чанартай материалаар сайн хийгдсэн мөртлөө хямдхан үнийг тогтоогоод байгаа вэ гэдэг нь олноор нь үйлдвэрлэж байгаа манайх үйлдвэр дээрээ. За нэг барихтаа сард 8-аас 10 байшин барьж байгаамаа. Та магадгүй манай үйлдвэр дээр ирээд манай байшинтай танилцъя гэдээ ирэх юм бол 50%, 60%, 70%, 80% явж байгаа байшингийн бүх талын хийцлэлийг харах бүрэн боломжтой шүү. Та манай модулар хоум төслийн энэхүү байшинг авахыг хүсэж ивэл танд урьдчилгаа 6-аас 18 сая төгрөг байх хангалттай. Дээр нь төрийн болон хаан банкны 1.2-аас 1.4% хүүтэй 20 хүртэлх жилийн хугацаатай зээлээр аваарай.